Монголд гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 90 жилийн тохиож байна. Өнөөдөр Чингис хаан үндэсний музейд Монголын гэрэл зургийн үүсэл хөгжил 90 олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Хуралд 6 улсын гэрэл зургийн уран бүтээлчд болон Монголын гэрэл зургийн мастеруудын 20 гаруй ихтгэл тавьсан юм а. Түүхээс авч үзвэл гэрэл зургийн альснаа Монгол хүнийг буулгасан анхны тохиолдол нь 1845 онтой холбогддог. Манай улсад мэргэжлийн гэрэл зургийн салбар 1935 онд үүссэн. Нэгүгээр хэлбэл дэлхийд 1830-ад оны дунд үеэс гэрэл зураг үүсэж хөгжснөөс хойш тун удалгүй монголчууд гэрэл зурагт анх дүрсээ үлдээсэн байдаг юм а. Монголын гэрэл зургийн салбар 90 жилийнхэн ойг тэмдэглэхийн ташрамд ойн баярынхаа үйл ажиллагааны хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зарлан явуулж байгаа. Олон улсын эрдэм шинжилгээний хурлаараа бид өөрийнхөө гэрэл зургийн салбарыг хөгжүүлэх бас нэгэн шинэ хөтгөн болж байгаа. Одоо гэрэл зураг бол ганцхан гэрэл зураг авахаас биш те. Гэрэл зургийг судалдаг, тэрийг дэлгэрүүлдэг, хүүхдүүхийн бичдэг ийм эрдэмтэн судлаач нарыг өөрж оролцуулж эрдэм шинжилгээний хурал хийж байгаа. 2015 онд Монголын гэрэл зургийн гэрэл зургийн алба байгуулагдсны 80 жилийн ойгоор бид нэр анхны хурлаа хийжсэн бол одоо манай албан ёсны 3 дахь хуралдаа болохоор олон улсын болон ийм эрдэм шинжилгээнийхээ ахиц дэвшийг харуулсан ийм хурал хийж байна. Хуралд болохоор гадны 5-6 судлаач оролцож байна. Ингээд Монголын гэрэл зураг бол 40 орчим газар хадгалагдаж байгаа. Монголын тухай. Английн хааны нийгэмлэгийн газар зүйн нийгэмлэгийн архив байна. За Кембриж их сургууль байна. За тэгээд Норвеги, Финлянд, Швед, Унгар, Польш, Бельги, тэгээд Оросын холбооны улс, Япон. За эдгээр гэрэл зургуудын бол үндсэндээ 80-аас 87% нь өмнө хэвлэгдээгүй гэрэл зураг. Дээрээс нь энэ гэрэл зургийг авсан хүмүүсийн өдрийн тэмдэглэл бас хадгалагдаж байна. Тэгэхээр бид нар юу хэлж байгаа вэ гэхээр энэ өдрийн тэмдэглэл, энэ гэрэл зургууд, энэ сан хөмөргүүд Монголын сүүлийн 150 жилийг судлахад онцгой ач холбогдолтой. Гэрэл зураг гэдэг хамааралгүй салбар үгүй хязгааргүй ертөнцийн гэж Монголын гэрэл зурагчид тодорхойлсон. Улс орны түүх, урлаг, соёлын бүтээл, ховор, нандин, өв, судалгаа шинжилгээний үнд зүйлсийг олон нийтэд хүргэх тань мэдүүлгийг зорддог юм а. Өнөөдрийн байдлаар Монголын гэрэл зурагчдын холбоонд харьяатай 300 гаруй гэрэл зурагчин байдаг ч үнээс ч олон мэргэжлийн болон сонирхогч гэрэл зурагчид бий. Хамгийн өндөр настай нэртэй хамгийн залуу нь 17 настай гэрэл зурагчин байна. Би одоо зураг аваад 10 дахь жилдээ явж байна. 2014 оноос авсан. Тэгээд ихэнхдээ чөлөөт уран бүтээлч хийж байгаа. Одоо Монцамай агентлагт ажиллаад 1 жил болж байна да. Хамгийн анх авч исэн зураг санаж байна. Ямар зураг авч байгаа? Хамгийн анх уу? Одоо мэдгүй яг тэр тэгж бол санахгүй байна. Гэхдээ хамгийн анх гэвэл магадгүй Солонгост байхдаа би нөгөө зураг илүү сонирхож эхэлсэн. Тэгээд тэндээс л баг эхлэх болов гэж бодож байна. Ерөн зүгээр чиний сонирхол аль төрлийн зураг илүү авах сонирхолтой байдаг вэ? Би баримт чиглэлийн зураг ер нь илүү сонирхолтой. Тэгээд альва юмыг ингэж зохиомжилж барихгүй те өөрийн хүслээр болохгүй яг тухайн байгаа агшныг бодитоор нь болгох гэх гол зорилгоо болгож явдаг. Сүхбаатарын хөшөөн дээр нэг шаазгаа суусан зураг байдаг. Тэр болохоор мэдгүй ягаад ч юм тийм амар сүртэй биш ч гэсэн нэг энгийн мөртлөө Сүхбаатарын хөшөөн дээр би ер нь барагтаа шувуу сууж байгааг нэг харж байгааг баг. Яг нөгөө ингэж гараа ингэсэн байдаг шүү дээ. Тэрнийх нь яг үзүүр дээр нь шаазгаа суудсан байгаа зураг гэдэг. Тэр л яг одоогийн байдлаар санаанд орчихно их гоё санагддаг. Эмэгтэй гэрэл зурагчд бол 1990-ад оны сүүл хүртэл юм уу 2000-ад оны их хүртэл бол ер нь цөөвтөр байсан баг. Би яг тэр үеийн төлөөлөлтөө тэр үед бол сэтгүүл зүйн чиглэлээр сурч төгсөөд гэрэл зургийн сурвалжлагчаар 97-98 оноос хойш ажиллаад 2021 он хүртэл ажилласан байгаа. 17 он хүртэл ажилласан байгаа. Би өөрөө тэгэхээр миний олол жанр төрлөх юм бол сэтгүүл зүйн гэрэл зургийн сурвалжлагч. 2015 оноос хойш бол харьцангуй эмэгтэй гэрэл зурагчид гэрэл зураг сонирхогчид бол маш их нэмэгдсэн гэж би ойлгож байгаа. Одоо манай Бүсгүй Мэлми гэдэг клуб байдгийн. Энэ клуб маань бараг байгуулагдаад 15 жилийн нүр үзэж байна. Бидний хугацаанд бол клубын гишүүд маань 50-60-аад хүний бүрэлдэхүүнтэй маш идэвхтэй ажилладаг. Маш олон үзэсгэлэнд бид нар хамтарч зохион байгуулсан. Бид нар бас Японы эмэгтэй гэрэл зурагчтай нэлээд бас ойрхон хамтарч ажилладаг.
Монголын анхны гэрэл зурагчин бол Бадам юм. Тэрбээр 1935 онд шинжлэх ухааны хүрээлэнд гэрэл зургийн зааварлагч, цаг агаарын шинжилгээний багц хэрэгслийн дархан механик техникийн мэргэжилтэй гэж түүхэнд дурдсан байдаг. 1940 оноос Улаанбаатар хотод Цэнд гэдэг монгол хүн анхны ахуй үйлчлэгээний зурагчнаар ажиллаж гисэн баримт бий. Одоогоор Монгол улсын 18 аймагт гэрэл зургийн мэргэжлийн салбар байгуулсан. Энэ гэрэл зураг гэдэг бол шинжлэх ухааны техникийн хөгжлийн явцад үүссэн гайхамшигт нэг үзэгдлийн нэг шүү дээ. За гэрэл зураг үүснээр сэтгүүл зүйн итгүүлэн үнэмшүүлэх чадвар үнэхээр цоо чаданд гарсан. Одоогоос 90 жилийн өмнө Монголд үүссэн гэрэл зургийн алба эхлээд бол ахуйн шинжтэй. Тэгтээ мөн сэтгүүл зүйн шинжтэй. Тэр чинь нөгөө тэр үеийн сонин хэвлэл бусдыг хангахаар тэр тогтоолн заагаад өгсөн байгаа шүү дээ. Тэг юу гэсэн үг вэ? Фото зургийн сонин гэдэг. Өөрөөр хэлбэл сэтгүүл зүй бол гэрэл зурагтай байна гэдгийг хэлээ. Тэрний дараа 30 гэдэд 40, 50, 60, 70 он гэдэг янз бүрийн он сандын гэрэл зургийг хөгжүүлэх талаар олон тогтоол шийдвэр. Тухайн үеийн засгийн эрх хурж ирсэн намын төв орооны тогтоол, сайд нэрийн зөвлөлийн тогтоолууд гарснаар өнөө өдрийг хүртэл гэрэл зураг хөгжиж ирсэн байдгийг. Гадаадын эрдэмтэн судлаачид жуулчдад тухайн үеийн Монгол орны нүүр царай, ард түмний аж амьдралыг гэрэл зурагт буулган үлдээсэн олон баримт байдаг. Судалгаагаар гадны 40 орчим улсад Монгол орны гэрэл зурагт үлдсэн баримтууд байдаг байна. Мөн зарим гадаадын гэрэл зурагчид тухайн үеийн гэрэл зурагтайгаа хамт тэмдэглэл хөтлсөн хүртэл үлдсэн гэдгийг судлаачид хэлж байлаа.